2025 онд Улаанбаатар хотод ялалтын өдрийг онцгойлон өргөн цар хүрээтэй ёслол төгөлдөр тэмдэглэх гэж байна. Учир нь энэ жил авгаа их ялалтын 80 жилийн хойд тохиож байгаа лээ. Тиймээс арга хэмжээний зохион байгуулалт зочид оролцогчдыг зохицуулах дэмжлэгийг хангах нь нэн чухал юм. Энэ зорилгын дагуу сайн дур ажилтнууд идэвхтэй оролцсноо. Би эх орондоо хайртай түүхээ хамгаалахын төлөө ажилдаг. Сургуульд байх үеэс эх орны дайны түүх сонирхож эхэлсэн. Ялалтын цуваанд сайн дурын ажилтнаар оролцож арга хэмжээнд тусалж байгаадаа баяртай байна. Сайн дурынхныг сургалтад хамруулан бэлтгэж эхэлжээ. Өнөөдөр манай сайн дурынхан идэвхтнүүд мөн ихтэй сургуулиудын оюутнууд оролцож байна. Хэдэн хүн бэ? Өнөөдөр 450 хүн сургахаар төлөвлөж байна. Өнөөдөр л явагдах уу? Бид ийм өргөн цар хүрээтэй сургалтыг жил бүрийн 5 дугаар сарын 9-ний баярын арга хэмжээний өмнө зохион байгуулдаг. Мөн багийн ахлагчдыг бэлтгэж тэд өөрсдийн сайн дурынхны багийг бүрдүүлдэг. Зохион байгуулагчдын хэлж байгаагаар ялалтын сайн дурынхын хөдөлгөөн манай хотод жил ирэх тусам улам өргөжин хөгжиж байна. Түүнчлэн залуусаар зогсохгүй Ахмад үеийн төлөөлөлж идэвхтэй оролцдог болжээ. Ялалтын 80 жилийн хүрээнд бид сайн дурынхны бүлгийг бүрдүүлж, бүрээдийн хэмжээнд болон хотын арга хэмжээнд оролцуулах бэлтгэл хангаж байна. Мөн бид тэднийг залуучуудын бодлогод идэвхтэй оролцуулахыг зорж байгаа. 5 дугаар сарын 9-нд сайн дурынхаа Ахмад дайчдад баяр хүргэж, иргэдэд 80,000 гаруй Георгиевийн тууз тараах төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн тэд ялалтын өв залгамжлагчдын вальс, хөх альчуур, ялалтын рекорд зэрэг арга хэмжээнүүд болон үндсэн парад дээр оролцогчдыг дэмжиж ажиллана. Бид зүйлсийн талбай дээр байна. Өнөөдөр энд Оросын албаны улсын галс өнөөгчдийн албаны баярын өдөр тохиолж байна. Энэ алба 4-р сарын 30-нд 376 жилийн ойгоо тэмдэглэж байгаа. Манай хотын төв талбай дээр галс өнөөгчдийн ашигладаг техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн нэгдлээ. Энд олон сонирхолтой зүйлсийг бэлтгэсэн байна. Өнөөдөр ирсэн хүн бүр галын машинд сууж үзэхээс гадна галс өнөөгчийн хувцас өмсөж туршиж болох нэ. Ийм боломж гарсанд хүүхдүүд ч насанд хүрэгчид ч маш их баяртай байлаа. Сайхан байна уу? Бүгд таалагдлаа. Хамгийн ихэр юу таалагдав? Хүн аварч үзлээ штэ. Юу хийсэн, яаж аварсаа тайлбарлаж болох уу? Галс өнөөгч болох ямар байна? Дайжгүй шүү. Ирээдүйд галс өнөөгч болох уу? Болмоор байна. Ёстой гоё байна. Энэ үйл ажиллагаан дээр ирсэндээ баяртай байна. Найс намайг аварсанд баяртай байна. Ирээдүйд галс өнөөгч болох уу? Багаасаа мөрөөдсөн. Багаасаа мөрөөдсөн гэж үү? Тийм ээ. Яагаад? Харуул гүлгнүүд хүүхэлдэйний маршал их таалагддаг. Тэгээд л тэрэн шиг галс өнөөгч болохыг хүссэн. Сургууль болон эцэг эхчүүд хүүхдүүдтэй авчирч ийм мундаг чухал мэргэжлийн тухай ойлголт өгч байгаад баяртай байна. Гол нь хүүхдүүдэд амьдралд зорилготой болох тэрэндээ хүрэхийн чухлыг ойлгуулах хэрэгтэй. Ирсэн хүмүүсийн анхаарлыг хамгийн их татсан үйл явдал бол хиймэл гал унтраах ажиллагааны үзүүлэх тоглолт байлаа. Дүгнэж хэлэхэд олон нийтийн талбай дээр болсон галын аюулгүй байдлын өдөр үнэхээр хөвгөлтэй, сонирхолтой, сэтгэл хөдлөгөн болж өнгөрлөө. Баярт оролцсон хүмүүр гайхалтай сэтгэгдэл, баяр хөөр дүүрэн бутсан юм а. Өнөөдөр Трууд спортын ордны өмнөх талбайд олон хүн зөвлөрчээ. Энд эрхүүгийн бүс нутгийн галс өнөөгчдийн дунд зохион байгуулж байгаа функционал гал унтраах аврах олон төрөл тэмцээн болж байна. 14 баг шилдэгийн төлөө өрсөлдөж байгаа юм. Энэ тэмцээн нь агуу эх орны дайны ялалтын 80 жилийн ой болон албан үүргээ гүйцэтгэж яваад амь өргөцсөн галс өнөөгчдийн дурсгалд зориулагджээ. Манай бүхэ тэмцээн амаргүй шүү. Олон техникийн элементтэй, амьсгалын аппараттай ажиллах, хүн жинтэй зүйлс өргөж зөөх, гэмтсэн үнийг зөөвөрлөх гээд олон янзын төвлөрөлтэй.
Энэ бүхэн бидний өдөр тутмын ажил шаардлагатай чадварууд юм. Тэмцээн хэд хэдэн үе шаттайгаар явагдаж байна. Шат бүр нь галсан нөгчдийн хүч чадал, тэсвэр хатуужил, хамтын ажиллагааг жинхэнэ сорих шалгуур боллоо. Туршилтын төрөлд гантел өргөх, осолдсон хүнийг тээврийн хэрэгсэл хүртэл зөөвөрлөх, хүнд дугуй шидэх зэрэг багтжээ. Бүх даалгаврыг оролцогчид ойролцоогоор 20 кг жинтэй бүрэн тоноглолтойгоор гүйцэтгэж байна. Около 20 килограммов. Хамгийн үнд зорилт бол тэмцээний төгсгөлд байгаа автомашины даалгавар юм аа. Тэр үеэр хөл маш их ядрах тул сэргэхэд үнэхээр хэцүү байсан. Помимо состязаний, Галсан нөгчдийн багийн өрсөлдөөнөөс гадна Ирхүү хотын оршин суугчид болон зочид галсан нөгчдийн автомашины онцгой үзэсгэлэн сонирхож байна. Тэмцээний төгсгөлд шилдэг оролцогчдыг албан ёсоор шагнах ёслол болно. Тэмцээний 5-ыг 4-р сарын 30-нд Орос улбаны улсын галын хамгаалтын алба 376 жилийн ойд зориулан тэмдэглэж байгаа хэлээ. Ирхүүгийн онцгой байдлын ерөнхий газрын дарга Вячеслав Федосеенко галын албаныхныг мэргэжлийн баярын өдрөөр баяр хүргэлээ. профессиональным праздником. Та бүхэн галс өнөختийн өдрийн мэндийг хүргье. Энэ өдөр бид амнасаа үл хайхран ширүүн галт элементтэй тэмцэж буй баатарлаг хүмүүсийг хүндэтгдэг. Галс өнөختийн алба үүсэн байгуулагдсанаас хойш олон үе шат дамжиж асар их хөгжил дэвшлиг тулсан. Өнөөдөр бид хүчирхэг бүтэц буюу Орос улбаны улсын онцгой байдлын яманд хариалагдж байна. Светлана Лопушанская, Александр Изосимов, Сергей Коваленков. Программа «Середина земли», Иркутск. Үзэсгэлэн янз бүрийн шалтгаанаар нээдэг. Нэгэнд нь урам зоригийн илрэл болдог бол заримд нь даван туулсан түүхийн үр дүн байдаг юм. Зураач Ольга Устимова аль нэг нь туулжээ. Тэр бол онцгой төрсэн Саша хүүгийн ээж. Олон жилийн өмнө аутизмдаа тэмцэж байхдаа Ольга өөрийн гэсэн өрмөц замыг сонгосон юм. Он не говорил. Ярианы хөгжлийн хосрогдолтой болохоор ярьж чаддгүй байсан юм а. Тиймээс би объектоор дамжуулан яриулж сургахыг шийдсэн. Бадман цаас авч шалан дээр дэлгээд будаг, гуаш, усан будаг зэргийг ашиглаж эхэлсэн. Хамгийн гол нь хүүхдийг хязгаарлаж болохгүй, дүрмээр боож болохгүй. Бид хоёр гараараа хөлөөрөө нүүрэндээ будаг төрхээд бүр эмээгэж буддаг байсан. Будаж дуусныхаа дараа угааж нуус гих зэрэг үгийг хэлж сурдаг байсан. И проговаривать, допустим, утка. Ийхүү нугас төдийгүй олон зураг төрсөн ч Ольга бууж өгөөгүй. Ажимдаа хүүн үгээрч зургаарч хөрийгөө илэрхийлж эхэлжээ. Саша цаасан дээр үлэг гүргэл зурах дуртай болж. Сая жилийн өмнө үлэг гүргэл амьдардаг байсан. Чи ямар үлэг гөрвөл дуртай вэ? Бүгд. Зурж байхдаа юу мэдэрдэг вэ? Ну, я чувствую Амьд гэдгээ мэдэрдэг. Баярлна, маш их баярлна. много радости. Ийхүү үлэг гүрвлүүдээр дамжуулан энэ үзэсгэлэнгийн түүх эхэлжээ. Ээж хүү хоёр чөлөө цагаараа тоглоомын төвд үлэг гүрвлийн дэргэд зураг зурдаг болжээ. Бусад эцэг эхчүүд Ольгатай уулзаж адилхан асуудалтай тулгарсан хүүхдүүдэд дагуулж ирдэг болсон байна. Ийхүү янз бүрийн насны 5 хүүхдээс бүрдсэн жижиг бүлэг бий болж алдаа хийхээс айлгүй туршиж, суралцаж, бүтээлж, ололт, урам зоригийг хамтдаа олж харжээ. Зургууд нь улам сайжирч эцэст нь хүүхдүүд Ольгагаас нэгэн чухал асуултыг асуужээ. Задали Ольге важный вопрос. Ну что, когда вы... Хизээ үзэгсэл нь нэгдэх вэ? Хизээ эхлэх вэ гэж сар бүр асуудаг болсон. Ингээд би ямар нэгэн арга хайхаас өөр аргагүйд хүрсэн. Бараг 8 сарын турш ирж хайсан баг шүү. Анхны үзэсгэлэнгийн талбайг олоход амаргүй байсан ч хагас жилийн өмнө хүсэл мөрөөдөл нь биелжээ. Саяхан бүс нутгийн хүүхдийн эрх хамгаалагч Наталья Ипова Ольгагийн хийж байгаа ажлын тухай мэдэж санаачлахыг дэмжин шинэ боломж нээжээ. Одоо хүүхдүүдийн бүтээл улам олон болсон байна. Зөвхөн Анастасия Михайловагийн хувьд л гэхэд 40 орчим бүтээл бий бөгөөд тэдгээр нь бүгд өвөрмөц. Нарны туяанд гэрэлтсэн уянгат байгаль, эрвэж дэрвсэн эрвэхэ, эсвэл дулаан уур амьсгалтай сарнаа цэцгийн баглаа гэд төрөл бүрийн зураг байна. Далайн гахаанд гоё юм аа, мундаг байна. 3 жилийн дотор зураад сурчсан хэрэггүй. 4-р сарын 29-ноос 6-р сарын 1-ний өдрөд эдгээр онцгой хүүхдүүдийн онцгой бүтээлүүдийг өөр байгалийн хязгаар мужийн филармонийн танхимд үзэх боломжтой. Энэ бол тэдний хувьд маш том амжилт юм. Өөрийн жижигхэн ертөнцөө бусдад хуваалцах нь тэдний хувьд хэцүү байсан ч энэ боломжийг баяртайгаар хүлээн авч байна. Екатерина Пешкова, Сергей Миртов, «Середина земли», Забайкальский край.
6 дней назад 6 хоногийн өмнө Светлана Бухарева Миссисэлд оржээ. Өнөөдөр тэрээр аль хэдийн таягтай явж эмнэлгээс гарахад бэлтгэн ердийн амьдралдаа эргэн ороход бэлэн болсон байна. образу жизни. Мисс Таслиг маш сайн хийсэн. Бидний нутагт Якутскаас эмчнэр ирэх боломжийг олгосон Бүгд найрамдах улсынхаа тэргуунд хамгийн түрүүнд талархал илэрхийлье. Орон нутагтаа мисс Тасал хийлгэх нь хамаагүй амар бөгөөд тохиромжтой юм. Денис Аккуратнов, Денис Аккуратнов баруун ташааны үений өвдөлттэй 2 жил болсон байна. Бүрэн онцлуулж бүх шинжилгээг өгсөний дараа түүнийг Миссисэлд оруулжээ. на операцию. Мисцлийг маш чадварлаг хийсэн. Эмчнэр мэрэгжлийн түвшинд ажиллаж байна. 3 дахь өдрөө боллоо. Би өдөр ирэх тусам сайхан идэж байна. Үүдэлт бараг бүрээ ажилласан. Это уже 4. Энэ бол сүүлийн 2 жилийн хугацаанд Нерюнгрид ирсэн хөдөлгөөнт Миссаслын төвийн 4 дахь удаагийн ажил юм. Якутскаас ирсэн мэрэгжилтнүүд 4 өдрийн дотор нийт 11 үений эндопротез Миссасл хийжээ. Заримдаа тэд шөнө дунд хүртэл орон нутгийн эмч нартай зэрэгцэн яралтай болон төлөвлөгөөт Миссаслуудыг хийж ажилласан байна. И плановые операции. Жил бүрийн төлөвлөгөөг өөрчлөн гаргадаг. 2024 оны туршлага дээр үндэслэн бид аль бүс нутагт хэдэн өвчтөнд тусламж хэрэгтэйг мэдэж авсан. Үүний дагуу төлөвлөгөө боловсруулж тухайн бүс нутгийн хүн ам мэрэгжлийн шаардлагад тохируулан зохицуулдаг. Следующий десант. Хөдөлгөөнт Миссаслын багийн дараагийн ажил энэ оны төгсгөлд төлөвлөгдсөн байна. Харин одоо орон нутгийн эмч нарыг тусгай сургуульд лицензжүүлэлтэд хамруулж эхэлсэн. Эрхчлэлийг гэрчлэхийн авсны дараа Нерюнгрийн гэмтлийн болон ортопед эмч нар үений эндопротез Миссаслыг бие дан хийж эхлэхээр төлөвлөжээ. Самостоятельно. Ирина Жданова, Захар Головин, Нерюнгри. Хайнан намайский. Хайнан арал 5 дугаар сарын баярын өдрүүдэд зөвхөн хятадуудын төдийгүй олон улсын жуулчдын дунд ихээхэн нэр хүндтэй аяллаа чиглэл болжээ. Гадаад жуулчдын 90% нь визгүйгээр арлыг зорьдог болсон нь жуулчдын урсгалыг энэ оны эхнээс 50%-аар өсөжээ. Вырос наполовину. Бид багийн ажиллагааны талаар үйл ажиллагаанд Малайзаас Санья хот орох гэж явна. Хятадын визгүй айлчлах дүрм тун амаргүй шүү. Асуудалгүй хилд авч байгаа юм. В курортной Сани. Санья хотод ирсэн зочдыг наргил модны самраар угтлаа. Сайн дурынх нь эсэх онгоцны буудал, төмөр замын буудал, татваргүй барааны дэлгэрүүдэд үнэгүй кокос тарааж байна. Би Саньягийн их сургуульд сурдаг. Наргил модны самар үнгүй тараах сайн дурын хөтөлбөрт оролцож байгаадаа маш их баяртай байна. Зочдын нүүрэн дээрх инээмсэглэлийг харахад хийж байгаа ажил маань утга учиртай санагддаг. Помимо кокосов. Үүнээс гадна зочдыг баярын өдрүүдэд өргөн хүрээтэй соёл, үзүүрийн хөтөлбөр угтлаа. Үүнд ардын бүжгийн тоглолтууд, сонирхогчдын хөнгөн атлетикийн тэмцээн, хөгжмийн шоу тоглолт багтжээ. Би Бразилээс ирлээ. Миний үзэж байсан шилдэг шоу байлаа. Бразилч юм байдгийн. Гэхдээ бүжиг болон бүжигчдийг нь харуул энэ шилдэг юм аа. Бид өдрийн хоолны дараа Хайкугаас Саньяд ирлээ. Далайн эрэг дээр цайлаад баярын уур амьсгалд орохоор гарлаа. Хайнаны соёлын аялал жуулчлал мундаг хөгжижээ. Развивается очень хорошо. В это время Энэ хооронд арлын нөгөө талд орших Данжуу хотод баярын амралтын өдрүүдийг сэдэвчилсэн үзэсгэлэн худалдаа ёслолын салютын хамт тэмдэглэжээ. и салютом. Бид хүүхдүүдтэйгээ Хайко хотоос ирсэн. Тэгээд санаандгүй ийм гайхамшигтай баярыг харлаа. Үнэхээр сэтгэл хөдлөм маш өргөн цар хүрээтэй арга хэмжээ байна. Выставка тайны. Хинан мужийн музейд хөдөлмөрийн өдрийг угтан 5 өдрийн амралтын эхэнд халуун орны ой модны нууцуд Майя соёлын судалгаа нэртэй сонирхолтой виртуал аяллаа үзэсгэлэн нэгдлээ. Виртуал бодит байдлын тусгай төхөөрөмжийн нислэмжтэйгээр та Мексикийн булан болон Карибын тэнгисийг заагалсан Төв Америкийн Юкатаны хойгийн амьд ой шугуур нэн даруй очих боломжтой. Залив от Карибского моря. Гайхалтай мэдрэмж авлаа. Тэр могоог яг хажууд байгаа юм шиг харлаа. Майягийн соёл байгууламжуудыг ч харлаа. Туры виртуальные. Хятадын музейнүүдэд виртуал аялал улам бүр түгээмэл болж байна. Түүхэн мэдлэгтэй болох үйл явц нь жинхэнэ адал явдал шиг болж хувирчээ. Хүн бүр өнгөрсөн үе рүү цаг хугацааны машин шиг аялаад очиж чаддаг болсон байна. Шилний цаана хөдөлгөөнгүй хэвтэж байхын оронд энэ үзмрүүд нь гэрэл цацарсан өнгөлөг үзүр болж байгаа. Бодит байдалд нь ороход туслах юм а. Тасалбар захиалгын түүхийг харуул хөдөлмөрийн баяр тэмдэглэх өдөр манай музей онцгой нэр хүндтэй болдог юм аа. Бид өдөр тутмын зочдын тоогоо 15,000 болгож өсгсөн. 5 өдрийн тасалбар дууссан шүү.
Китайские Хятадын музейнууд урд байгаагүйгээр олон нийтийн анхаарлыг татаж байна. Урдан зочдын дунд музейгээр айлчлах нь бага байсан. Шинэ технологи тоглоомын элементүүд энэ өөрчлөлтөд чухал үүрэг гүйцэтгсэн. Мөн өөр нэг чухал хүчин зүйл нь шинэ үеийн бэлэг дурсгалын бүтээгдэхүүний хөгжүүлэлт болж байгаа юм. является разработка сувениров нового поколения. Несколько лет Хэдхэн жилийн өмнө манайх номын авчуурга хөргөчний соронд зэрэг хэдхэн төрлийн бараа санал болгож байлаа. Тэгвэл одоо хэдэн мянган нэр төрөл байна. Бэлэг дурсгалтай зураг татуулах боломж байна. Эсвэл түүхэн хувцас түрээслэн зураг авахулсан ч болно. такими костюмами. Китайские музеи Өнөө цагийн хятадын музейнууд зүгээр л түүхэн эд өлгийн зүйлсийг хадгалагч биш болжээ. Тэд бүтээлч бүтээгдэхүүн сэдэвчилсэн үйл ажиллагаа, сэтгэл хөдлөхөм дижитал технологиг ашиглан соёлын аялал жуулчлалын зах зээлийг хөгжүүлж залуу үеийн анхаарлыг татахад амжилттай ажиллаж байна. и это удается. Ся Джуй Сюе, Иван Молостов, CGTN.